сургууль цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөр гэдээ явдаг байхгүй юу? Хавар улам 3 сараас эхэлж явсан чинь яг энд манай сумынхан чинь яг энэ бэрхшээлээс болж нэг ч хүн ороогүй байхгүй. Бүр нэг ч аж ахуй нэг ч орохгүй. Одоо энэ одоо цахим юу гэдгээр нь одоо энэс нь их шамтарч ирсэн. Тэгээд орохгүй ясараа цэцэрлэгийг бол одоо тэр мөнгөн хэмжээ болно гэж цаасан хэлбэрээр авсан юм билий. Яг тэр үед нь би бол байгаагүй. Тэрэнд оролцож чадаагүй. Тэгээд сургуулийн үдийн цай хөтөлбөрт орох гэсэн чинь орох байгууллага бүр үнэндээ олдохгүй байгаа юм чинь. Ягаад гэвэл энэ цахим миний чинь ойлгох нэг ч аж ахуй нэг ч байгууллага олдохгүй сумын төвшөнд. Тэгж ягаад манай энэ харин юуны аж ахуй нэгжийн нэг юу орсон байлээ хөөцөж байгаа. Бүр айгүй удаан бас ноцолцсон гэсэн. Тэгж ягаад нэг болгоод орсон гэдэг. Үдийн цай доктор байрны юу гэд тэр тендер бүр 4 удаа хойшлогдсон бүр. Одоо орох нэг ч газар олдохгүй. Тэгээд 5 дахь удаадаа нэг газар арайч юу гэж орж байгаа байхгүй юу. Тэгжээж нэг юм яг бас хугацаанд богино тулдаал нэр яасан бах юм аюу хэцүү юм бэл. Нөгөө түүнд ярьсан шүү дээ. Худалдаа авах ажиллагаатай холбоотой програм нь ойлгомжгүй байсан гэдэг. Одоо цахим төр ухаалаг төр гэдэл одоо нэлээд хэдэн жилийн өмнөөс л ингээд яриад л бүх одоо салбарууд бол юунуудаа үйл ажиллагаа бол хялбарчлах гэдэг интернет орчинд бол үйлчлэгээ үзүүлэх гэх ингээд програмууд бий болж штеп. Энэний үед яг уялдаа холбоо энэ төрийг бол одоо цаашдаа сайжруулах та анхаарах юмуд бач зөндөө гарч иж магадгүй те. Жишээ ярих тул багийн дараагаар нөгөө нэг хүн ам өрхийн мэдээлэл сан гэдэг статистикийн програм хэрэгэлдэг байхгүй юу. Тэгээ энэ дээр шилжилт хөдөлгөөн хийх тул ерөөсөө мэддэггүй. Улсын бүртгэл дээр очиж хийгдчихдэг. Тэгээ улсын бүртгэл статистик хоёр хоорондоо мэдээлэл авалцах байхгүй хэдий тийм үү цахим юу гэж гэсэн. Тэгээ ерөнхий улсын сургуульд нэг програмтай байна. Цэцэрлэг нэг програмтай байна. Тэгээ сая ингээд сургуульд ороход дөрүүлээ нүрээрээ уулзж чад. За танай бүгд дээр 6 настай 16 хүүхэд байна. 5-ыг нь олохгүй байна. Юу л болох тэр статистик бол 16 гэдээ гаргаад өгчдөг. Улсын бүртгэл болох тэр 11 гэдгийг хайгаад өгч байгаа. Тэгэхээр ингээд энэ програмд бол хоорондоо их уялдах ёстой юм шиг л. Хүмүүс үл яг бүгд ингээд Facebook сайн хэрэгжилж байгаа тий. Тэр шиг хялбар болгочихвол амар баг. Одоо юу гэдэг өөр одоо ямар одоо бол юу гэдэг e-police center гэдээ яаж штэ. Цагдаагийнхан бол тийм аппликейшнуд гаргачихж штэ тий. Бүр одоо юу гэдэг салбар хөл дээр бол тэгвэл яг хэрэглэн хялбар ууж магадгүй даа гэж би зүгээр сая бодлоо. Өөрснийхөө утсан дээр л хэлбэр тий хаач явсан одоо тэндээс ороод авчин тий тийм учраас одоо хүмүүс л одоо сайн утсан дээрээ хэрэгс сурах тийм ээ харж мэдэх энэ тал дээр нь л одоо бид нар хэлж ярьж хэрэгтэй болоо гэж бодож байгаа.